Энэ жил Монголын хипхоп урлалын томоохон төлөөлөл болох Opposite хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Opposite хамтлаг нь 2004 оны 1-р сарын 4-нд шоу хэмээх нэрээр 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Хамтлагийн 2 гишүүн Оргил Отконоор уран бүтээлээ завсарласан юм. Тэд 2014 онд хамгийн сайхан нь нэртэй хайр дурлалын сэдвт киног бүтээж байсан. Харин 2023 онд анхны бие даасан хамгийн сайхан тоглолтоо хийж байсан юм. Opposite хамтлагийн гишүүд хоёулаа шүлэг уран зохиолд дуртай бөгөөд ганц тулгын өвөө шүлэг бичдэг хүн байжээ. Тийм ч учраас тус хамтлагийн дууны үгс залуусын сэтгэлд хүрдэг учиртай юм. Харин хамтлагийн гишүүн инэрлийн хувьд маш дотогшоо дуу цаонтой нэгэн бөгөөд ганц тулаг эсэргээрээ яриасаг юм. Тийм учраас тэд хамтлагтаа эсрэгцэл буюу Opposite гэдэг нэрийг өгчээ. Хамтлагийн уран бүтээлээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь хамгийн сайхан киноны дуу бөгөөд уг уран бүтээл YouTube сувагт 20 сая хандлтыг аваад байгаа юм. Opposite хамтлаг тун удахгүй энэ зууны хамгийн том шоуны нэг болох XMF-ийн тайзнаа Болор цом нэртэй 2 дахь тоглолтоо хийх гэж байгаа юм. Тэд тоглолтондоо зориулан шин дуунуудаас бүрдсэн Болор цомог нэртэй альбомаа сонсогч фэнүүдтэй хүргэхээр төлөвлөсөн байна.